Сайн мэцхан үзэгчдээ улс төрийн таймыг хэлж байна. Та бүхэн анхаарлаа хандуулсан. За бараг 1000 өдөр нийслэлийг даргалсан хотын захирагч Нямбатар ажиллаа өглөө. За ингэхдээ тэрээр өөрийн хүсэлтээр биш, ерөнхий сайд учрлын захимрамжаар огцорсон нь олонний анхаарлыг аргагүй татлаа. Харин түүний оронд 1990 онд төрсөн Пүрэв Даваа гэгч залуугийн нэр яригдж байна. За түүний хувьд олон нийтэд төдийлөн танигдаагүй ч намдаа бол танигдсан нэгэн. За үзэгч та бүхэнд ойлгомжтой байх үднээс цаг хугацааны дарааллаар томил өргөх гэж байна. За учир нь Нямбатар нарын харилцаа яагаад имдээ тулав? Хотын дарга огцорч байгаагаас үдэж улс төрийн хүрээнд өрнөх үйл явдлууд гэгчлэн эдгээр агуулгуудыг энэ удаагийн улс төрийн томороо томил ярих болно. За учир нь ерөнхий сайд болсноос хойш хотын даргын суудал өнцөгдөж эхэлсэн гэж хэлж болно. За Дуулын ордны замын төсөлтэй холбоотойгоор Нямбатар учир нарын сөргөлдөөн эхэлж эцэстээ махны үнийн өсөлтөөс болж хотын дарга огцорлоо. За Дуулын ордны зам түүнийг торьсон тендер, авилга, албан тушаалын асуудлаас болж хотын дарга огцорсон бол хинч гайхахгүй. За гэтэл гинэтхэн л махны үнийн өсөлтөөс болж хотын дарга огцорн чинээ хинч таамаглаагүй зэ. За харин ерөнхий сайдын зүгээс нийслэлийн хүн амын хүнсний хэрэглээг хангах хуулиар хүлээсэн үргээ хотын даргаас нь Нямбатарыг биелүүлж чадаагүй учраас огцруулж яана гэж тайлбарласан байдаг. За энэ нэг талаар хотын даргаыг огцруулах гэсэн шалтгаан гэж олон нийт шүүмжүүлж байна. За гэхдээ нөгөө талаар махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн асуудал ч мөн байж магадгүйг засгийн газраас мэдгцээ. Тодорхойлбол сүүлийн сар гаруй хугацаанд зарим нөөцийн мах худалдаалдаг цэгүүд нөөцийн мах худалдаалахаа болжээ. За яагаад юм болов гэж судлаад үзтэл олсны үзүүрт хотын ерөнхий менежерээс ийм чиглэл ирсэн гэдэг нь ил болсон байна. За товчоор бол нийслэл нөөцийн махыг худалдаалахгүй хавд дарсаар нийлүүлэлтийг нь гацааж зовлмаар хомсдол үүсгэсэн гэж засгийн газар хардаж байгаа юм а. За ингээд хомсдсон юм үнд ордог хойно махны үн тэнгэрт хадсан гих урдчсан дүгнэлтэд хүрээд байгааг засгийн газрын хэрэглэх газрын дарга Баттөмрийн инх баяр ирсэн байдаг. 600 гаруй цэгүүдээр дамжуул нөөцийн махыг худалдаалж байгаа гэдэг ийм мэдээллийг бол Улаанбаатар хотын захиргаанаас мэдээлж ирсэн. Өрдсөн байдлаар газар дээрхийн шалгалтаар бол нийтдээ 600 бол биш байна. 375 худалдаалах цэг байна гэдэг. Ийм асуудал бол тогтоогдож байна. За энэ 375 цэгээс 250 цэгээс өчигдрийн байдлаар авч үзэхэд сүүлийн 1 сарын хугацаанд нөөцийн мах бол ирээгүй гэдэг ийм мэдээллийг бол өгж байгаа. За тухайн компаниудаас энэ яагаад тэр байгаа гих 1400 тонн махыг худалдаалахгүй байгаа юм бэ гингүүд нийслэл Улаанбаатар хотын ерөнхий менежерээс энийг худалдаалахыг байж бай гэсэн ийм чиглэл өгсөн гэдэг зүйлийг танилцуулсан. За тийм учраас энэ асуудал бол зохион байгуулалттай байж болзошгүй. Зориуд санаатай энэ махны үнийн өсөлтөнд ийм нөлөөлөх ийм ажиллагаа байсан байж болзошгүй гэдэг асуудал яригдж байна. За тийм учраас Монгол улсын ерөнхий сайдаас Улаанбаатар хотын захирагчд хариуцлага тооцож огцрол гарах хэмжээ авсан. Наа чи хувийн аж ахуйн нэгжүүд манайтай хөнгөлт татаасаа аваад өөрсдөө борлуулдаг. Ий баримтаараа тулгадаг ийм л зүйл шүү дээ. Одоо энэ Дэнжин магдаар зарж байгаа махны үн над ер нь ямар хамаатай. Дизелийн үнийг би өсгөх юм. Орон улсын хоолойд би дайн дэгдээгээд инфляцийг явуулсан юм. Ийм марзын юм ярих болоо. Чи сая баахан аудит оруулсан. Монгол улсын аудитын байгууллага намайг дүгнээд ямар зөрчилгүйгээр дүгнэлт гаргацсан. Одоо хууль ярилцлагын байгууллага дээр чиний өгсөн бүх юмнууд шалгагдаад би бүх материалыг авчиж өгөөд тайлбараа өгөөд сууж байгаа. Энэхүү махны маф үүссэн ч байж магадгүй гэх агуулгатай мэдээллийг засгийн газраас хэллээ. За энэ дэжийн асуудлыг хууль хяналтынхан шалгаж эхэлсэн гэдгийг хэлж байлаа. За харин цаашид махны үнийг хэрхэх вэ? За төр яаж махны үнд оролцох вэ гэдгийг засгийн газар ээлжид бусаар хуралдаж шийдвэр гаргасан юм. За тухайлбал нөөцийн мах худалдаалах хугацааг 7 сарын 1 хүртээс сунгаж үнийг нь анх намар гэрэлж байснаар буюу 13-аас 15 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтлоо. За ингэж нөөцийн махны үнийг бууруулахын тулд засгийн газраас мах нийлүүлэгч компаниудад 10 гаруй тэрбумын татаасыг өгөхөр болсон. За мөн нөөцийн мах худалдаалдаг цэгүүд ч хэвийн ажиллаж эхэлнэ гэдгийг хэлжсэн юм а. Одоогийн байдлаар бол Улаанбаатар хотын хэмжээнд 1400 орчим тонн мах энэ нэр бүхий 9 аж ахуйн нэгждэр байна. Энэ 9 аж ахуйн нэгждэр байгаа энэ махыг бид гэрээний тусгагдсныхын дагуу савлах дэлгүүрүүдэд хүргүүлэх энэ ажлыг зохион байгуулна. Цаашдаа ер нь энэ төвс хүрэн газрын махны хэрэглэн дээр ер нь
төр ямар хуу байдлаар оролцох юм бэ гэдгийг ч бас нэгдүгээр тодорхой болгоё гэдэг. Тэгэхээр ер нь одоо Монголын хөрөнгийн биержээр, хөдөө аж ахуйн биержээр дамжуулж махны худалдааг зохион байгуулах ямар болцоо байгаа гэдэг дээр нэгдүгээр судалгаа шинжилгээнүүдээ хий. Хоёрдугаарт экспортын асуудлыг одоо зогсоох талаар бол нэгч тийм үг өгүүлбэр байхгүй. Экспортод гарч байгаа мах бол өнөөдрийн зах зээл дээр хямд байгаа махнууд бол гардаг. Жишээ нь одоо сарлагын мах, адууны мах, одоо хавар бол одоо намар бол туранхай байгаа, онд ороход хэцүү байгаа, гантай одоо нутгийн ч гэдэг юм уу, ийм одоо махнууд бол бас экспорт руу нэлийн чиг баримжаатай гардаг. Ягаад гэвэл та бүхэн мэдж байгаа манай Монголоос авсан мах бол түүхийгээр огт гардаггүй. Энэ бол нөгөө халуун аргаар, дулааны аргаар боловсруулах аргаар одоо гардаг учраас тийм одоо тарган мах чир нь авдаггүй. Ийм л зохицуултууд байгаа. Тэгэхээр энэ бол экспортод бол одоо энэ дотоодын хэрэглээний маханд экспорт нөлөөлөхгүй байгаа гэж ингэж бас үзэж байгаа. Ийхүү хэдхэн хоногийн өмнө засгийн газар махны үнд оролцохгүй гэж байсан ч гэнэтхэн бодлоо өөрчилж махны үнд оролцлоо. Тодорхойлбол 10 хүрэхгүй хоногийн өмнө эдийн засгийн хөгжлийн сайд инх баяр махны үнд төр оролцохгүй гэж хэлж байсан. Зарим түүнийг ингэж хэлснээс хойш 7 хүрэхгүй хоногийн дараа төр махны үнд оролцлоо. Нэг ясандаа эдийн засгийн хөгжлийн сайдын ярьсан либерал үзэл санаа хэдхэн хоногийн настай байлаа. Төрийн оролцоо орох шаардлагагүй зогсуулж ирээд явсан ажил байхгүй да. Өмнө ийм асуудал гараагүй үстэй. Тэгээ асуудал хүндрэнгүүд нь одоо оролцох асуудлаа бид нар ярьж байгаа. Ер нь зарчмын хувьд энэ хүнсний тухай хуулиар тодорхой болгоод орон нутаг, аймгийн нийслэлийн удирдлагад орон нутагтаа нөөц бэлдэж 4-5 сарын үеийг одоо зохион байгуулах үүрэгтэй байхгүй тийм хуульчилсан үүрэг нь үүд. Тэгэхээр одоо тэр асуудал дээр доголдол гарч байгаа тул засгийн газар оролцох асуудлыг ерөнхий сайд ярьж байгаа. Би бол хуулийг сануулж байгаа. Хуулиар эн чинь орон нутгийн эрх мэдлийн үүрэг хариуцлах шүү. Импортоор гаднаас орж ирж байгаа инфляцийг зохицуулаад хянаад байгаа байхгүй. Дотооддоо хийх болцоотой асуудал дээр алдчихж байгаа. Махны нийлүүлэлт, мах бэлтгэл дээр алдаад нийтийн 10% инфляцийн бараг 3.7 4 бүхэл нь махны үн өсөл болчихж байгаа. Гэтэл бидэнд нөөц байна уу байна? Экспорт нь гарч ийн үү байна? Энэ дээрээ жоон зохицуул тэгээд нийлүүлэлтийн бодлого нь хийгээд хянаад ажиллажхад болчих байсан ажил дээр зохион байгуулалт алдаа гараад нийгмийн одоо бухимдал болоод ерөнхий сайдаа мах яриулаад өрөндөө хүрээ хөвчлээ шүү дээ. Энэ чинь хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй хийгээд ирсэн зогсуулж явдаг юм л ажил шүү дээ. Манай улсын инфляцийн сагсны бүтээгдэхүүн дотор мах маш том жиндардаг. Энэ утгаараа махны үнийн хөөсрөл зориудаар одоо зохион байгуулсан ажиллагаа байсан бол төр оролцож зохицуулалт хийхээс өөр аргагүй гэдгийг тэрээр хэлбэрлэлээ. Энэхүү иргэдийн шаардаж байсанчлан махны үнэд засгийн газар анхаарлаа хандуулж арга хэмжээ авлаа. Харин ингэхдээ хотын даргаыг хомрогонд нь огцруулчихлаа. Нямбаатрын хотын даргаас огцруулснаас олж Монгол Ардын намын хуваагдал хурцтаж дээд зэгтээ хүрэх нь ойлгомжтой. Үүнийг нь хотын экс дарга Нямбаатар өөрийн цахим уулзтаа хийсэн лайваараа баталсан юм аа. Тэрээр учрлыг оюун эрдний ялалтыг хулгайлж ерөнхийдөө толсон. Одоо миний ялалтыг хулгайлж өөр хүнийг хотын даргаар тавих гэж байна гэх мэтчлэн ширүүхэн үгсийг шидэд амжсан юм аа. Чи өнгөрсөн 24 оны сонгуульд нийслэлийн 8 дүүрэг иргэдийн хуульд ялсан. Ганцхан дүүрэг чиний өдөртсөн Сүхбаатар дүүрэг ялагдсан. Чи хүн болгоны одоо татаа дэмжлэгээр одоо төрийн бүх албыг хашиж шít. Цагаан хөгжлийн сайд, тэргүүн шадар сайд, хэрэглэхийн газар, хэрэглэхийн сайд, улсын хурлын дарга, ерөнхий сайд гэдэг. Чи энэ хугацаанд хийсэн бүтээсэн ямар юу вэ? Би чамайг худлаа ярих болгон чи би дугаа төвчж өнгөрөөсөн. Монгол улсын цахим шилжилтийг би хийсэн битгий худал яар. Би хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа 5 гаруй үсгийн тухай хууль, хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, нийтийн мэдээллийн тухай хууль, кибер аюулгүй байдлын хууль гэдгийг баг хамт олонтойгоо хийж их хурлаар батлуулж өнөөдрийн наад ийм Монголын активж байгуулсан. Мөн намайг огцруулах шалтгаан олдохгүй болохоор нь махны үнийн өсөлтөөр огцрууллаа гэдгийг ч Нямбаатар хэлж байсан юм. Монгол Ардын нам доторх хагарал улсын хурал засгийн газраас тайлж хот руу орсны цаана нэг л зүйл уншигдана. Тэр нь ерөнхийлөгч хүрлсэх өөрийн хүмүүсээр гүйцэтгэх засаглалыг нийслэлийг удирдуулах гэсэн санаархал нь ил болж байна. Тэрээр нэгэнд 2 вакцин намдаа нэг мөсөн өөрийн ноёрхлоо тогтоож өөрийг нь сүрж зогсдог оюун эрд намар исгалан тэргүүтэй хүмүүсийн нөлөөг бууруулж хүчгүй болгох зорилготой гэдэг нь илт байгаа юм. Энд ч оюун эрдний ойрын хүн болох Нямбаатрыг огцруулж одоо л нэг юм санаа намрлаа. Хинт ч ойлгомжтой энэ үйлдэлийг улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн дарга Улаан Цайм өгөөсгөж байгаа юм а.
нийслэлийн удирдлагын асуудал яригдсан. За тэр бол Монгол улсын үндсэн хууль хийгээд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиараа энэ гүйцэтгэх засаглал буюу орон нутаг дахь төрийн төлөөлөгчөөн хэрхэн томилдог, чөлөөлдөг, яаж ажлынх нь үр дүн юмнуудыг дүгнэж барьдаг энэ тэр тусгай зохицуулалтаараа шийдэгдэх ёстой. Тийм учраас Монгол улсын ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал энүүнийг намын хагарал гэдгийг юм уу, талцал гэдгийг юм уу энэ зүйлтэй холбох боломжгүй. Би энүүнийг харин шууд хэлчихье. За энэхүү Батчаргал даргын хэлж байгаагаар хотын даргаыг огцруулсан нь Монгол Ардын нам доторх хуваагдaltaй ямар ч хамаагүй гэлээ. Харин энэ үйл явдлыг хүн нам арай өөрөөр тайлбарлаж байна. За Монгол Ардын нам дотор үүсчихэд удаж байгаа хар ангалын гороор хамаг л том дарга албан тушаалтнууд ээлж дараалан солигдож байгаа гэлээ. За 2024 оны сонгуулиас хойш гэхэд 3 ерөнхий сайдын нөр үзэж 3 улс их хурлын даргыг томилчод байгаа юм. За нэгэнт ерөнхий сайд улс их хурлын дарга бол улс төрийн албан тушаалтан учир за эрх хоригч нам нэг л эвгүүдэх юм бол дарга нараа солих нь мэдээж. Зарим хотын даргаыг иргэдээс сонгож улс төр дагаж савлдаггүй байх нь зүйтэй гэдгийг тэд хэлж байлаа. Сүүлийн 2 жилийн туршид 3 их хурлын дарга 3 ерөнхий сайд ажиллаж штэ. Тэр талаас нь хэлж би. Хотын асуудал бол хотын даргын асуудлыг яг мэдээ дээд чатных нь удирдлага буюу ерөнхий сайд өөрөө саналаа шийдвэр гаргадаг. Тэгээд нийслэлийн иргэдийн хурал нь өөрөө шийддэг. Тэр чинь өөрөө нутгийн өөрөө удирдах байгууллага өөрөө бас хотынхаа даргаыг шийддэг. Ер нь цаашдаа бол энэ хотын даргаыг хүн намын маш тодорхой байр суурь өнгөрсөн хугацаанд иргэдээсээ сонгодог болох шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 1.6 сая хүн амьдарч байгаа иргэд өөрөө сонгоогүй болохоор намын бодлогоор тавигдсан хотын дарга намынхаа бодлого чиглэлийг эсвэл тэр нийслэлээр байгаа намынхаа бүлгийн бодлого чиглэлийг бариад ард иргэдээсээ хүнд ирдэг. Ингээ амьдралгүй шийдвэрүүд гаргадаг зүйлүүд байгаа шүү. Тийм учраас бол цаашдаа энэ хуулийг ч гэсэн өөрчлөх хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хурлын нийслэлийн хотын даргаыг бол иргэдээсээ сонгодог болох хэрэгтэй. Нийслэлийн иргэдийн хурал ч гэсэн тодорхой хэмжээний сонгуулийн бүтц зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн байр суурь. Нийслэлийн засаг дарга болон Улаанбаатар хотын захирагчийн албан тушаал хамт явдаг. За үүнийг салгаж нийслэлийн засаг дарга нь намаас томилогддог улс төрийн албан тушаалтан байна. За энэ хүн бодлого шийдэл ярьж захиргааны ажил хийнэ гэж хуулинд цаад өгчсөн. Харин Улаанбаатар хотын захирагч нь иргэдээс сонгогдож аж ахуйн ажил хийх ёстой. За ийм агуулгатай хууль аль хэдийнэ батлагдсан. За харин хэрэгжиж эхлэх хугацаа нь хэдэн жилийн дараагаас байгаа юм аа. За ийм дотоохондоо аж ахуйн ажилч вэ, бодлогын шийдэлч вэ аль аль нэг нь хотын даргаар томилогдсон нэг л хүн базаад явж байна. За тэгвэл энэ албан тушаалд очих ээлж идгүнээр 1990 оны залуу гэгдэх Пүрэв давгийн нэр яригдж байгаа юм аа. За тэрээр улсын хурал засгийн газрын гишүүнээр сонгогдож байгаагүй ч за намдаа бол оюутан ахуй цагаасаа элсэж за мэрд зарчмаар дэвшиж яваа нэг юм. За яг одоо бол Пүрэв давг Монгол Ардын намын нарийн бичгийн дарга хийж байгаа. За мөн Монгол Ардын намын дэргэдэг социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Социал демократ залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхөөс эхлээд ерөнхий сайд учрлалаар ажиллаж байсан. За тодруулаад хэлэх юм бол 1997-оос 2005 онд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх энэ холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. За дараагаар нь 2005-аас 2010 онд ерөнхий сайд асан Зандан Шатар, 2010-аас 2015 онд ерөнхий сайд асан Оюун Эрдэнэ, за 2005-аас 2019 онд улсын хурлын гишүүн Тэмүүлэн. За 2019-оос 2024 он хүртэл одоогийн ерөнхий сайд учрлалаар энэ холбооны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. За харин 2024 оноос хойш Бюро занын Пүрэв давг ажиллаж байгаа юм аа. За Пүрэв давгийн хувьд социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө буюу 2020-оос 2024 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ажиллаж байсан. За олон жил намын ажлыг анхан шатнаас нь хийж ирсэн тэрээр энэхүү хотын даргын суудлаар улс төрд хүч үзэх гэж байгаа юм аа.